Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургууль анх 2014 онд боловсролын их сургуулийн эрдэмтэн багш нарын гаргасан шинэ арга зүйг туршин түгээн дэлгэрүүлэх, за мөн сайн багшийг бэлтгэх үүднээс багшлах татлагын бааз суурь болох, за мөн Монгол Улсын боловсролын их сургуулийн эрдэмтэн багш нар сургуулийн сурагчдад өндөр мэдлэг олгох, сайн багшийг бэлтгэх зорилготойгоо байгуулагдсан. За эдүгээ энэ жил бол 10 жилийн маань ой тохиож байна. За энэ 10 жилийн ойгоо бид нэлээх олон амжилттайгаар олгогдож байна. Тухайлх юм бол бид дүүргийн шилдэг сургууль, улсын тэргүүний сургууль, за цар тахал ковид үеийн шилдэг зохион байгуулагч ТV-чээр явуулсан шилдэг сургууль, за мөн Монгол улсад анх удаа магадлан тэмцэлэгдсэн ерөнхий боловсролын сургууль боллоо. За үүнээс гадна бид энэ жил 10 жилийнхаа огтж Монголд анх удаа Google-ийн боловсролын захин дэлгэтгүүнийг хэрэглэх Google-ийн түнш сургуулиар дотроод одоо энэ жилээс бол туршилтын үйл ажиллагаагаа явуулж байна. За одоогийн байдлаар манай сургууль 100 орчим багш ажилтнтай, 1100 гаруй сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийг анх 2014 оны 5 сарын дундуур яам дээр бас намайг сайд дуудаж байна гэд туслах нь хэлээ. Тэгээд би одоо санахгүй байна 5 сарын сүүлчээр л ирсэн баг. Тэгээд сайдтай уулзсан чинь мобис дээр одоо мобисээ харьяа донд сургууль нээх гэж байгаа. Тийм учраас та энэ дээр ажиллаад энэ сургуулийг үүсгэн байгуулад захирлаар нь ажиллаа гэсэн юм даалгавар өгчээсэн. Тэгээд би Насанбаяр даргатай уулзаад Насанбаяр дарга сургуулийн манай боловсролын их сургуулийн удирдах зүйлийн дарга байсан. За тэгээд энэ удирдах зүйлийн хурлаар л одоо ингээд ерөнхий боловсролын сургууль нээхэр болсон ийм одоо шийдвэр гарсан гэж танилцуулж ирсэн. Тэгээд би бас нэг өдөр одоо сургууль дээр ирээд мөнгө захиралтай уулзаад тэгээд мөнгө жаргал захирал бас Тамир захиралтай уулзгээд ингээд. Тэгээд Тамир захиралтай уулзаад ийм сургуулиудаа байгуулагдах гэж байгаа юм шийдвэр гарсан учраас та энийг одоо гардан хийж үүсгэн байгуулж ингээд сургуулийг бий болгоно гэдэг даалгавар өгчээсэн. Тэгээд бүх одоо тэнхмүүдээс мэргэжлийн багш нартай нэг тийм ажлын хэсэг байгуулж тэр багш нар нөгөө сургалтын хөтөлбөр бэлдэж өгөх тийм шийдвэр гаргасан. Тэгээ эндээс математикийн тэнхимээс хим, биологи, газар зүйн, технологи нэг бүх одоо мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сургалтын хөтөлбөр боловсруулахын ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэгээд удаагүй 96 сарын сүүлч болоод багш нар бас амраад ингээд явцсан. Тэгээ багш нар амарсан хойно ч гэсэн надад бол тэр хөтөлбөрийг одоо хийгээд ингээд нийлэр явуулж ирсэн. Тэгээд намар багш нар ажилдаа ороод тэгээд ер нь бол бас яг тухайн үед бол яг энэ байран дээр энэ анги танхимыг бол одоо энэ сургуулийн одоо хичээл гэсэн энэ товг байхгүйсэн. Тэгээ 8 сарын ихэр энэ байгалийн ухааны сургуулийн үеийн тамирын сургуулийн энэ байр өрөө ингээд энэ урд 3 өрөөний баруун талд нэг өрөөний 4 өрөө ингээд дунд сургуулийг 9 сарын 8-нд нэхээр төлөвлөж гаргаж өгчээсэн юм уу. Тэгээд яг 8 сарын 97 сарын сүүлчээр гаргаж өгчээсэн юм. Тэгээд 7 сарда бүтэн 8 сарын дунд хүртэл энийг засвар хийж өнгө оруулж ирсэн. Энэ бас их хүүтэн байгаад байсан. Тэгээд цонх монхын соёлуудаар
бага нэг хүүхдүүд учраас их хичээлдэг байсан. Тэгээд цанхын солиод ханаа сайхан бодоод ингээд тэгээд бид 8 сарын 8-нд бол хичээл хийжсэн. Гэхдээ бол яг бас нөгөө 9 сарын 1-нд болохоор хүүхдүүд жоохон тийм цөөхөн байсан. Ер нь шинэ сургууль учраас хүүхдүүд их тийм ярьж мэдэхгүй байсан. Яг ингээд зүгээр таньдаг хүмүүс өргөл би зунжингаа уцтаал найз нөхдрөг уцтаал за та нар ингээд манай сургуульд шинээр ийм сургууль байгуулагдаж байгаа шүү. Тэгээд та нар хүүхдүүдээ авчирж өгөөрэй. Бас найз нарынхаа хүүхдүүдийг хамаатан садангийнхаа хүүхдүүдийг авчирж өгөөрэй. Ингээд зунжингаа 2 сарын туршид уцаар ингээд хүүхдүүд цуглуулах ажлыг хийж ирсэн. Тэгээ яг хичээл ирэх болохоор бас арай тийм хүүхдүүд эрэг байсан учраас тэр 8-нд нээлттэй хийж ирсэн. Тэгээ цөөхөн хүүхдтэйсэн та 10 хүрэхгүй хүүхдтэй хичээлийн шинжилгээг нээж ирсэн. Тэгээ дараа жилд бид нарт одоо яг урагшаа байр гаргаж өгöd. Тэгээд бид нар энэ одоогийн байгаа сургууль мэдээлэл зүйн сургууль байсан байрыг суулгаж биднэрт бас их засвар хийгээд ингээд 15 оны 9 сард бол тэнд 1-ээс 12 дугаар ангийн бүлэгтэйгээр 100 гаруй хүрэхгүй хүүхдтэй бас хичээлийн тэмдэлт эхэлж ирсэн. За 10 жилийн хугацаанд манай хамт олон манай багш нар Монголын ирээдүйн болсон хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж тэдэнд мэдлэг боловсрол олгох, дэлхийн иргэн болгох энэ сайхан үлсийн төлөө хамтдаа зүтгэж олон амжилтуудыг гаргаж ирлээ. За энэ бүхэн бол нэгэн зорилгын төлөө нэгэн сэтгэлээр үргэлж хамтдаа байж ажиллаж хөдөлмөрлөж чаддаг хамт олонны маань одоо нүүр их хичээл зүтгэлийн үр шим юм. За Нобелсаар овголсон энэ сайхан сургуульд орж энэ сайхан хамт олонны нэгэн эдис болж ажиллаж явдахдаа бол маш их баярлаж, талархаж, бахархаж явдаг. За анх сургууль маань үүсгэн байгуулагдахад 10 хүрэхгүй хүүхэдтэй 20 дахин багштайгаар үйл ажиллагаагаа эхэлж исэн бол өнөөдөр 1100 орчим сурагчдтай 90 гаруй багш ажилтнтай өнөр өртгөн сургууль болж өсөн дэвжсэн байна. Тэгэхээр энэ бүх амжилт ололт маань бол сайхан багш нарын маань ач тус юм. За бид бол Ахмад үеэрээ бахархаж тэднээс үлгэр дуурайлал авч суралцаж залуу үеэрээ бас гангарч залуу багш нараас ирч хүч урам зориг авч ингэж ажиллаж явдаг. Тэгэхээр өнөөдөр энэ баярын өдрөө сэтгэл дүүрэн, итгэл дүүрэн, баяр хөөртэйгээр тэмдэглэж байгаа хайртай хамт олондоо цаашдынхын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. За эрхэм шар нартаа мэдлэг боловсрол дүүрэн, хүнлэг энэрнгөө сайхан сэтгэлтэй их орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгасан гайхамшигтай сайхан хүмүүс болоосай гэж хүсэж байна. Сургууль маань өдрөөс өдөрт цэцэглэж цаашдаа олон 10 жилийн түүхийг бүтээсэн ийм одоо гайхамшигтай сайхан амжилтаар жигүүрлсэн улам одоо хүрээгээд хэлсэн ийм сайхан сургууль агаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Байсан, ажиллаж байгаа, сурч байсан, сурч байгаа нийт багш ажилтан, оюутан, замун гадаад хамтран ажилладаг гадаадын болон дотоодын байгууллагуудаа 10 жилийн баярын мэндийг хүргье. Бүх сургуулийнхаа 10 жилийн баярын мэндийг нийт сургуулийн хамт олондоо хүргэж байна.
За сургуулийнхаа 10 жилийн айн баярыг тэмдэглэж байгаа эрхэм хүндэт, багш ажилтан, сурагчид, эцэг их асран хамгаалагч нар хамт олондоо баярын мэндийг хүргэж үн талархал илэрхийлж байна. Олон үеийг эгүүлсэн оюун хаанд биширч онгоны түүхийн ихэдрэг ухаарч эрэл хайгуулын үзүүрт мэдлэгт шунан дорлсон эрдэмийн их өргөндөн үеийн үед залбирмоо. Үнэхээр Монголын боловсролын салбарыг нэгэн том ургаа мод гэж үзэх юм бол тэр модны хамгийн том хамгийн урт мөчрүүд мэдээж Монгол улсын боловсролын их сургууль байж таараа. Монгол улсын боловсролын их сургуулийн хамгийн бат бэх суурь тулах цэг бол мөн ерөнхий боловсролын сургууль байж таараа. Тийм ээ. Энд төрөлцсөн ирсэн эрхэм хүндтэй зочид та бүхэнд, энд төрөлцсөн ирсэн эрхэм хүндтэй эрдэм толон багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэнд, мөн сурагчид та бүхэндээ Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн айн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. 10 жил мэдээж хүмүүний амьдралын цаг хугацаатай харьцуулах юм бол ахархан хугацаа байж болно. Гэхдээ монголчуудын оюун санааны тойл болсон, бидний тойл болсон, монголчуудын ирээдүйн цагийн их түүчээ хөдөлгөгч хүч болсон хүүхэд багчуудыг их эрдэм сурган хөдлөх ерөнхий боловсролын сургуулийн тухайд бол энэ цаг, энэ жил бол түүхэн он жилүүд гэдгийг бас онцлон дурдхан зүйтэй. Ингээд энэ төрөлцсөн ирсэн эрхэм та бүхэндээ 10 жилийн айн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлээд үнэхээр оюун ухааны суртахууны ёроол үрдсэн өнөөдрийн энэ сайхан баярын хорд төрөлцсөн ирсэн эрхэм хүндтэй зочдыг та бүхэнд танилцуулъя. Өнөөдрийн баярын хорд Монгол улсын боловсролын их сургуулийн ректор Батбаатар хүрэлцэн ирсэн. Танд баярлалаа. Монгол сургууль хамтын ажиллагаар эхэлсэн ректор Соромзон хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Эрдэм шинжилгээ инновац эхэлсэн ректор Хоролдог хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Захиргаа хүний нөөцийн газрын захирал Мөнх Туяаман хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Санхүү хөрөнгө оруулалтын газрын захирал Тогтох баяр өнөөдрийн баярын хорд хүрэлцэн ирсэн. Танд баярлалаа. Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн анхны захирал Монгол улсын гавьяа багш Цэцгийн багш өнөөдөр хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн захирал доктор профессор Мөнх Баатар өнөөдөр хүрэлцэн иржээ. За Монгол улсын боловсролын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд, манай эцэг эхчүүдийн төлөөлөл, төгсөгч, заман хамтран ажилладаг сургууль, байгууллагуудын төлөөлөл, эрхэмтэй багш сурагчдын бүрэлдэхүүн бас хүрэлцэн ирсэн байгаа. Дуулахад таатай сайхан байна. Ингээд Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн айн баярын хорлыг нээж өгнө гэж та бүхний өмнө хүндэт зочин Монгол улсын боловсролын их сургуулийн ректор профессор Батбаатар таныг хүндэтгэн өрж байна.
сурагчид хүмүүст зочтой бүгдийн энэ өдрийн амгалан айлтгахын мэдчилье. Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургууль хүүхэд шуугсан энэ сайхан өргөөний 10 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн нийт багш ажилтнууд, удирдлагууд, анхдагчид, эрхэм хүндтэй зочтой бүхэндээ 10 жилийн ойн халуун мэндчилгээг өргөн төвшүүлье. Цаг хугацаа их хурдан өнгөрч байна. Ерөнхий боловсролын сургууль маань үүдээ нээж өгөхөдтөн үйл ажиллагаагаа төлөвлөснөөс хойш 10 он удирч энэ хугацаанд ерөнхий боловсролын сургууль маань Сүхбаатар дүүргийн цаашлаад нийслэлийн шилдэг тэргүүний сургуулиудаар шалгарч Монгол Улсын боловсролын их сургуулийн багш оюутнуудын дадлага сургалт судалгааны томоохон бааз болон өргөжиж энэ хугацаанд бидний өр хүүхдүүд олон сурагчид маань жигүүр дэлгэн энэ сургуулиас ниссэн эрдмийн гэгэн сайхан өргөө болжээ. Тэгээд энэ баярыг тохиолдуулан энэ түүхийг бүтээлсэн тус сургуулийн удирдлагууд нийт хамт олондоо чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Дараагийн 10 жил мөн манай ирээдүйн хойч хүүхэд багчуудыг маань эрдэм оюунд хөтлсөн амжилт бүтээлээр дүүрэн сайхан 10 жил байхын ерөөл өргөе. Тэгээд энэ өдөр бас ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо сайхан баярлаарай гэж хэлхийн сацуу. Тус сургуулийн бас 3 багшийг ирж байгаа 25 онд бас гадаад улсад богино хугацаагаар сургалтанд хамруулах ийм эрхээр шагнаж байна. Дээрээс нь манай сурагчдынхаа сурлага хичээлийг сайжруулах, сургалтын орчныг сайжруулах үүднээс мөн 30 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг мөн бэлэг болгон өгөө амарч байна. Баянга тав сайхан баярлалаа. Баярлалаа. Хүмүүстээ зочид таавхан баярлалаа. Та бүхний суулдан дуудлагыг өрж байна. За одоо ерөнхий боловсролын сургуулийн танилцуулга мэдээллийг Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн захирал доктор профессор Мөнх баярын Мөнх Баатар таавхан танилцуулна. Таныг өрж байна. Нааны өмнө хүрэлцэн ирсэн Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын 10 жилийн хойд хүрэлцэн ирсэн нийт Монгол Улсын боловсролын их сургуулийн удирдлага, за хамтран ажилладаг дотоод гадаадын байгууллагын төлөөлөл, за биднийг ямагт дэмждэг эцэг эхчүүд, манай сурагчид, за мөн асран хамгаалагчид, тэгээд ажлынхаа нийт хамт олондоо айн баярын мэндийг хүргье. За ерөнхийдөө өнөөдрийн миний танилцуулгын баг цэцгээ багш, бодлогцэг багш, за би ч өөрөө баг ярьчлаа. Тийм болохоор маш товчхон 10 жилийн хугацаанд ерөнхийдөө ямар процессыг болж өнгөрсөн юм бэ? Ямар ололтууд, ямар хүндрэлүүд гарч ирсэн тухай товчхон ярьчаа. Хагас нь 14 оны 5 сарын 29-ний өдөр зөвлөлийн дарга Насанбаяр даргын 12 дугаар тогтоолоор сургууль байгуулалт зөвшөөрөл нь мөнх жаргал захирал үүрэг болгож ирсэн. За мөнх жаргал захирал бол 14 оны 10 сарын 15-нд бол дэцээ сургууль байгуулах буюу ерөнхий боловсролын дунд сургууль байгуулах. За мөн анхныхын захирлаар цэцгээ захирлыг томилсон ий тушаалыг гаргаж байжээ. За тэгээд энэ
тушаалын дагуу бол одоо анх төгсд маань ирж одоо биеийн тамирын санхүү сургуулийн 3 өг, манай биологийн 1 өг одоо авч энэ үйл ажиллагаа маань эхэлж байсан. За мөн дөрөв цэцгээ цаглан маань ярьсан энэ Давид багш бол өнөөдөр менежментийн зөвлөгөөр анх тусалж ирсэн явж байна. За мөн одоо ингээд тухайн үеийн одоо анхны багш нар маань анхны улсууд маань бол яг Монгол улсын боловсролын их сургуулийн веб байранд хичээл сургуулийн үйл ажиллагааг явуулж байхад гарсан ийм зургнууд байна. За тэгээд энэ анхны захирлаар тэмдэглэж байсан цэцгээ захирлын маань нүр хөдөлмөр өөдгөө хичээл зүтгэлийн үндсэн дээр өөдний сургууль дэвжиж бий болох үүдгийг бол хэлээ цэцгээ захиралтаа дахин талархаж хэлье. За энэ цагийн ихээсээр нааш үзэх юм бол анх одоо ингэж веб байран дээр байгуулагдчихсан бол 2005 онд бол математик байгалийн ухааны сургуулийн харьяа компьютер мэдээлэл технологийн сургуулийн 3 давхар байранд бол шилжиж ирснээр сургуулийн таатай орчин бол бүртгэлийн эхлэн болж ирсэн. За тэгээд энд бол үе үеийн удирдлагуудын тусалцаа дэмжлэгтэй гэр үйл ажиллагаанд явагдсан юм дашин дурдах хэрэгтэй. За энэ бол тухайн үеийн ректор байсан мөнх зураг захирал. За тухайн үеийн ректор байсан бандаг захирал. За мөн алтангой захирал. За одоо Басаатар захирал гэдэг энэ үе үеийн удирдлагуудаа бас сургуулийн нийт хамт олонны өмнөөс талархал илэрхийлж байна. Тэгээд өргөтгөлийн барилга маань баригдаж спорт зал маань бол хэвийн болж эхэлсэн. Хэвийн үйл ажиллагаанд орж эхэлснээс гадна 4 давхар өргөтгөлийнхаа байшинг бол баригснараа үйл ажиллагаа уламжигдсэн. Тэдний байдлаар 2024 онд бол 1156 сурагч 94 багш ажилтнтай бол үйл ажиллагаагаа явуулж байна. За ингээд сурагч багш ажилтнуудынхаа хараад үзэх юм бол ерөнхийдөө бакалавр, магистрантур суралцж байгаа 38 багш 5 докторантур суралцдаг ийм багш нар байдаг юм байна. За энэ ингээ хавааснаар бол харуулсан байна. За суралцагчдыг аваад үзэх юм бол ерөнхийдөө бол хүүсийн харилцаагаар ер нь байгаль дээр байдаг популяцийн харилцаагаар бол нэгэ ярьсан нэг. За тэгээд бага анги дундаа гахлах ангаараа нийтмээр 125 сурагчд маань хамрагдав. Бидний бол жил болгон хийж хэвссэн онцлог үйл ажиллагаануудын гол зүйл маань бол ерөөсөө төлөвлөлт хөтөлбөр байдаг. За төлөвлөлтөө бол бид нар бол үндсэндээ хичээлийн жил дуусах үед нь бол гаргаад за хичээлийн жил эхлэхэд нь бол бүх сурагч, бүх ажилчид, бүх одоо эцэг эхчүүдтэй бол энэ календарсын төлөвлөгөөгөө гаргаад жилийнхээ хуваалцахаа дагуу үйл ажиллагаа явуулдаг манус бас доктортой үндсэн нөхцөл болж өгч байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй байна. За танхимын сургалтыг бол бид нар бол эдний олон цаг заадаг. За шинээр батлагдсан боловсролын ерөнхий хуулийн дагуу бид нар энэ жилээс энэ хичээлийн жил эхлүүлээд одоо танхим олсон ийм хичээлийн хэрэг бас Монголд явуулж байгаа бас тодорхой хэмжээнд бас үр дүнд хүрж байгаа хэлхэн зүйтэй байна. Аачлаарай. За тэгээд биднэрт бас нэлээд одоо улсын ерөнхий улсын сургууль батлагдсан ерөнхий стандартаас гадна бас тодорхой хэмжээний шинэ хөтөлбөрүүдийг ордгийн нэг нь бол харьцаа позитив хөтөлбөр. За дэлхийн боловсролын багаасаа хөтөлбөрүүд байна. За мөн бэлтгэн энтерпренеур. За энэ жилээс бол бид нар бол 4-өөс 7 дугаар ангидаа бол бизнесийн цагаан цагаар шинэ нэмэлт хөтөлбөрийг орж байгаа нь бол бас зах зээлийн нийгэм ялангуяа дижитал шилжилтийн ирэн үед бол сурагчид маань нэлээд их ур чадваруудыг өгж байгаа ийм сургалтууд байгаамаа. За бас нэг онцлог зүйл нь ерөнхийдөө манай сургууль төсвөлийн хөтөлбөрт нэлээд олон анхдагчдын нэг үйл болоод байгаа. За анх мэдээж одоо нөгөө аттестацлагдсан сургууль мэдээж анхны ихтэй сургуулийн харьяаны ерөнхий боловсролын сургууль гэх мэтлэн олон анхдагчдуудын эзэн болж байгааг нэг нь бол энэ Google-ийн All Pass project төсөл байгаа юм. Энэ маань бол одоогоор бол туршилтын шугамар бол явагдаж байгаа. Хэрвээ энэ туршилт маань амжилттай явагдах юм бол цаашдаа бас манай хүүхдүүд багш нар маань энэ Google-ийн Chromebook-ийг эзэмшээд за түүнийхээ Google одоо компаниг гаргадаг боловсролын захин техникийг хэрэгжиж хичээл сургалтанд ашиглах ийм боломж бүрдэж байгаамаа гэдгийг бол хэлхэн зүйтэй байна. За бид нэр 10 жилийн хугацаанд бас хүн төрөлхтөнд ирсэн нэг амаргүй даваа ковидын үе байлаа. Энэ ковидын үеийг бол бид нар бол одоо Монгол Улсын боловсролын тухайн үеийн удирдлагуудын бас дэмжлэгтэйгээр одоо Office 365, Teams зэрэг програмуудыг бол нэлээд сайн багш нар маань эзэмшсэн. Нэг хүчит хүүхдүүдтэйгээ захин хичээлүүдийг явуулж харьцангуй бусад газруудыг бодох юм бол хоцрогдол багтаа
өнгөрүүлсэн бас багш ажилчдын маань гавьяа зүтгэлнэ гэдгийг бас хэлхэн зүйтэй байна. За энэ үед бол манай байгууллага маш их эрсдэлтэй ажилласан. Энд бол ялангуяа ТV хичээл, орон даяар зохион байгуулсан ТV хичээлийг бид нар зохион байгуулсан. Энэ үеэр ажиллаж байсан сургуулийн удирдлага, ажилчид, за мөн ТV хичээл бүтээхэд оролцсон багш нартаа бас дахин талархаж илэрхийлье. Энэ бол амьд баатар болж юу? Энд бол нийтдээ 495 гадны багш нар ирж яг энэ ковидын үеэр бол манай сургууль бол дээд зэргийн дэглэмтэйгээр бол үйл ажиллагаагаа бол явуулаад ямар ч гэсэн нэр төртөөгөр энийг бол даван туулсан хэлхэн зүйтэй байна. За бидний бас нэг хийж завшсан ажил бол эцэг их нийтийн оролцоо. Энэ дээр бол нэлээд дэмжлэг үзүүлдэг. Энэ альва сургалт бол эцэг их багш, за тэгээ сурагчдын 300 олгон дээр тогтдог. Тэгээ ямагт бидний дэмжиж байдаг эцэг эхчүүдэд бас талархлаа энэ дээр энэ бас дахин дэмжлэг үзүүлдэг байна. За бид нар одоо нийт таасны өдрийг бол явуулаад хөвссөн байдаг. За мөн би хаан манай хүүхд хэрхэн суралцдаг вэ? За миний хичээл нээлттэйгээд эцэг эхчүүд маань ирд чөлөөтэй суудаг. Заримдаа туслах багш хийдэг. Ингэснээр бас багшийн нэг өдрийн зовлон ч гэсэн зарим ч гэсэн мэдэрдэг. Ийм үйл ажиллагаанаар бол манайд бол тогтмол хийгдгээр бас онцлог байнамаа. За манай сургууль багшийн хөгжлийн хувьд сургуулийн хэмжээнд бол нийт 11 мэргэжлийн бүлгүүд ажилладаг. Энэ бүлгүүд маань одоо багшаасаа суралцъя. За мөн хийсэн зүйлсэн бүтээлээ одоо сургалтандаа ашиглах зэрэг олон үр дүнгууд бол гарч байгаа нь бас сайжралтай байгаамаа. За гадаад дотоод хамтын ажиллагаа бол энэ гадаадын 5 сургууль, дотоодын 10 орчим байгууллагатай хамтын ажиллагаа бол явуулдаг. За үүний бол гол нэг зүйл нь бол бид нар ер нь дунд ангийнхаа одоо 9-р ангийн бүлгийг бол сурагч солилцоогоор одоо Булган аймгийн Баян Нуурсан, Төв аймгийн Жаргалан сумын ерөнхий боловсон сургуулиудаа сурагч солилцоо гэдэг адил тооны сурагчдыг явуулаад адил тооны сурагчдыг авдаг. За мөн ямар мэрэгжлийн багш ирэх үү, ямар мэрэгжлийн багш солих үү гэх нь тохиролцсны дагуу үндсэн дээр бол адилхан харилцаатайгаар нэгтгэрээ бол нэлээд ач холбогдолтой байгаамаа. За өнөөдөр бол манай дээр бол 18 төрлийн дугуйлан лекц явагдаж байна. Энэ 18 төрлийн дугуйлан лекц маань явагдаад дуусны дараагаар бол тайлангийнхаа тоглолтыг хийгээд юу сурсан мэдснээ эцэг их асран хамгаалагчтай мөн багш нартай үзүүлэх нь бол бас тодорхой хэмжээнд амжилтанд хүрээд байна. За бидний бас нэг энэ жил шинээр байгуулсан зүйл маань бол гарцаа байхгүй хөдөлмөр амралт сургалтын туслан. Энэ маань бол Төв аймгийн Жаргалан сумтай хамтраад үндсэндээ 4 газрын 2 газрыг манай сургуулиуд эзэмшдэг. За тэгээд бид нар бол үндсэндээ энэ дээр нэг 4-5 ээлжийг бол төлөвлөөд энэ жил бол явуулсан. За энэ туслангийн каннаас ингээд хараад үзүүлэх юм бол ийм үйл ажиллагаа явуулаад нэлээд ихтэй байгаа. Тэгээд сурагчдаа амлахад одоо бас бид нар хэрэгжид бас ийм туслантай болох бас ихтэн тавигдж байгаа шүү гэдгийг бас дахин хэлье. За энэ баггүй хугацаанд түрүү бас захирлын хэлсэн за манай улсуудын хэлснээр бас тодорхой хэмжээний амжилтууд гаргасны гарцаагүй зүйлсүүд нь бол одоо нийслэлийн тэргүүний сургууль, за хөгжил хамгааллын бол энэний шилдэг сургуулиар тодорсон байна. За тээлийн ижлэг дэмжих, за дүүргийн тэргүүний сургууль. За тэгээ бидний хамгийн гол хийсэн ажил маань бол хийсэн бүтээсэн үйл ажиллагаануудаа бид нар одоо боловсролын магадлалын үндэсний зөвлөлөөр анх удаага Монгол ерөнхий боловсрол магадлалын төлөв 5 жилийн хугацааг магтуулсан явдал маань байгаа. Энэ маань бол бидний цаашдаа сургууль төгссөн читэд, сургууль суралцсан читэд бид бүхний баталгаа бол энэ магадлал юм аа гэдэг. За маш их олон сурагчид маань амжилт ариунтай байдаг. За бид дэлхийгээс удаад авч байна. Нийслэлээс, улсаас, за тэгээд дүүргээс, за сургуулаасаа гэдэг маш олон сурагчдынхаа амжилт бүтээлээр гангри. Тэгээд нийт сурагчдаа бас баярын мэнд хүргье. За тэгээд би зөвхөн таахтай ярьлаа. Хэдийгээр энэ 10 жилийнхаа бид нар өнөөдөр ололт амжилтаа одоо Улаанбаатарт алдаанасаа суралцаад цаашдынхаа 10-20 жилийнхаа зорилтыг тодорхойлсон ийм он жилүүд өнөөдрөөс эхлээд маргаашнаас эхлээд эхэлж байна. Тэгээд бид нийт сурагчид, нийт үеийн бидний дэмжиж ирсэн удирдлагууд, УБС-ийнхаа хамт олон, за сургуулийнхаа одоо эцэг их асран хамгаалагчтай бол одоо бид та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэж хэлээд айн баярын мэндийг дахин хүргье. За анхааралтай баярлалаа.
За танд баярлалаа. Үнэхээр сайн сургалтын үйл ажиллагаа явуулна гэдэг бол сургалтын байгууллага, сургууль хамт олноос гадна манай эцэг эх асран хамгаалагчид мөн сурагчдын одоо хамтын ажиллагааны үр дүн байх учиртай. За энэ чухалаараа одоо эцэг эх асран хамгаалагчдын төлөөлөл бас өнөөдөр их олуулаа хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр эцэг эх асран хамгаалагчдаа төлөөлж эцэгхийн зөвлөлийн дарга төвшин тав хүрэлцэн иржээ. Таныг бас мэдлэгээ төвшүүлмэ хэмээн тайзнаа хүндэтгэн өрж байна. За сайн байцгаана уу? Энэ хүрэлцэн ирсэн цааш шавьны багш нар, эцэг эхчүүд, сургуулийн удирдлагуудтай түүх дарамжны яваа тэмдэглэж байгаа. Энэ өдрийн баярыг хүндэг хүргье та бүхэнд. Тэгэхээр 10 жил гэдэг бол сая ахлахын хугацаа юм шиг санагдаж нэг зүг тарсан хамт олон зүтгэлтэй багш нар мундаг удирдлагчид байхад ямар ихийг хийж бүтээж болдгийг та бүхэн сая харлаа. Энэ 10 жилийн хугацаанд 8 шавьяас 1100 шавьтлаа болсон ийм өргөн дэлгэр болсон сургуулийн хамт олондоо дахин талархал өгье. Ингээд нийт 2000 гаруй эцэгхийн төлөөж шүүгийлэх боломж олгож байгааг та бүхэн талархаж байна. Ингээд эргээд харахад бяцхан шавьны бүгд үдэндээ нэмсгэлтэй сурч боловсрсан 100 жил багш нарынхаа сурч боловсруулсан энэ ачид хөдөлмөрийг нийлсэн ийм сайхан сургууль болж хөгжсөн байна. Хэдийгээр сургууль руу өглөө эрт яарад ирэхэд чинь гадуураа хантаацтай гата алан бод мэрсэн профессор Башар Октоодыг та нар ундаг азтай шавнар юм аа. Тэгээд амжилттай баярыг өгч буй сургуулийн хамт олон шавнар, багш нар, эцэг эхчүүд та бүхэндээ сайн сайхны хүч, сайхан байрлалыг хүсэн өрөөж байна. Баярлалаа. За эцэгхийн зөвлөлийн дарга төвшин тавг танд баярлалаа. За үнэхээр одоо бас өнөө жилийн тухайд Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа, ерөнхий боловсролын сургуулийн тухайд бол одоо бас түүх онцлогтой ийм жил өрнөж байгаа. За өнгөрсөн 10 жилийн одоо алдаа оноогоо өнөөдөр дүгнэн цэгнэж эх 10 жилийн мөн эх 20 30 жилийн одоо түүхэн амжилтын төлөвлөгөөгөө эндээс алдаа оноогоо шүүн тунгааж оноогоо түүсэн одоо ийм ариун баялаг түүхийн жил байгаа гэдэгт одоо би итгэл дүүрэн байна. Ингээд эрхэлсэн ажилдаа эрхэлсэн хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан нэр бүхий одоо багш сургууль хүмүүжүүлэгчдийг бас шагнаж урамшуулах, төрийн дэд одоо медалаар шагнаж урамшуулах ийм шийдвэр гарсан юм байна. За ингээд эдгээр хүнтэй шагналыг гардуулна гэж та бүхэнд өмнө Монгол Улсын боловсролын их сургуулийн ректор Батбаатар таныг урьж байна. За мөн боловсролын их сургуулийн харьяа, ерөнхий боловсролын сургуулийн захирал доктор профессор Мөнхбаатар таныг хүндэтгэн урьж байна. За их одоо 10 жилийн түүхэн бичгэлсэн мөн одоо амжилт төдийл дүүрэн ийм сайхан баярын хурал үргэлжилж байна. За эхний шагналууд Монгол төрийн дэд шагнал Алтан гад Солонгоор Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа, ерөнхий боловсролын сургуулийн зохион байгуулагч Галтын Мөнх жаргалыг шагнахаар шийдвэрлэжээ. За таны хүндэтгэн урьж байна. Зохион байгуулагч Галтын Мөнх жаргалаа Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд шагнал Алтан гад Солонгоор шагнаглаа. За бүгдээрээ баяр хүргэе зорчлоо. Монгол төрийн дэд шагнал Алтан гад Солонгоор Монгол Улсын боловсролын сургуулийн харьяа, ерөнхий боловсролын сургуулийн номын санч өвөөгийн баярмаа шагнаглажээ. За номын санч өвөөгийн баярмаа таныг урьж байна. За дараагийн төрийн дэд Алтан гад Солонгоор Монгол Улсын боловсролын сургуулийн харьяа, ерөнхий боловсролын сургуулийн номын санч өвөөгийн баярмаа энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар шагнаглаа. Баяр хүргэе.
Дараагийн шагнал боловсролын тэргүүний ажилтан цом тэмдгээр англи хэлний багш Батчрын баяр таныг шагнахаар болжээ. Таны хүндэт төржээ. боловсролын тэргүүний ажилтан цом тэмдгээр англи хэлний багш Батчрын баяр шагнагдлаа. За баяр хүргэцгээе бүгдээ. боловсролын тэргүүний ажилтан цом тэмдгээр ийм багш мөнгө жаргалын болор туяа шагнагджээ. Таныг өргөжөө. ийм багш мөнгө жаргалын болор туяа таныг өргөжөө. боловсролын тэргүүний ажилтан цом тэмдгээр шагнагдлаа. боловсролын тэргүүний ажилтан цом тэмдгээр Яологийн багш Пүрүдэржийн зол жаргал шагнагджээ. Таныг өргөжөө. Яологийн багш Пүрүдэржийн зол жаргал. Яологийн багш Пүрүдэржийн зол жаргал. боловсролын тэргүүний ажилтан цом тэмдгээр англи хэлний багш Пажийн гам цэцэг шагнагдаж байна. Англи хэлний багш гам цэцэг шагнагдаж байна. Яасан багш нартай бүгдээ баяр хүргье. Англи хэлний багш Пажийн гам цэцэг. За энэ Монгол төрийн дээд шагнал болон одоо салбарын тэргүүний ажилтан цом тэмдгээр ингрэм даасан эрдэмтэн болон багш нар сургууль хүмүүжүүлэгчтэй бүгдээ баяр хүргье. За мөн одоо сурлаг авиасын хамтдаа мандаж сургуулийнхаа нэр хүндийг нийслэл улс дэлхийн хэмжээнд өндөр төргөн цуурай тулж байгаа авиаслаг сурагчтай мөн одоо нэр бүхий сурагчдыг шагнаж урамшуулахаар шийдвэрлсэн байна. Монголын хүүхдийн ордны эрдэм хөрөл медалаар 5-ын ангийн сурагч Зоригогийн өрийн ханжин шагнагджээ. Хөрөл медалаар эрдэм хөрөл медалаар 5-ын ангийн сурагч Зоригогийн өрийн ханжин. За баяр хүргэе ханжин. Монголын хүүхдийн ордны эрдэм мөнгө медалаар 9-ийн ангийн сурагч Нанстын эрийн сарн шагнагджээ. Баяр хүргэе. Монголын хүүхдийн ордны эрдэм мөнгө медалаар 10 ангийн сурагч Бөхөөгийн амин цэцэг шагнагдаж байна. За баяр хүргэе сурагчтай өрж байна. Нанстын эрийн сарн Бөхөөгийн амин цэцэг. Монголын хүүхдийн ордны эрдэм алтан медалаар 10 банкын сурагч Мөнх цулын Элбэг Заяа. Монголын хүүхдийн ордны эрдэм алтан медалаар 12-ын ангийн сурагч Одгэрлийн сод сууд нарыг шагнаж гаруулсан байна. 10 банкын сурагч Мөнх цулын Элбэг Заяа. Монголын хүүхдийн ордны эрдэм алтан медалаар 12-ын ангийн сурагч Одгэрлийн сод сууд нар шагнагджээ. За Элбэг Заяа сод сууд. Монголын хүүхдийн ордны эрдэм алтан медалаар 12-ын ангийн сурагч Батмөнхийн Нандин Эрдэнэ. Монголын хүүхдийн ордны эрдэм алтан медалаар 12-ын банкын сурагч Мөнх хоёрын Дөлгөөн шагнагджээ. За шагнагдсан авиаслаг сурагчтай урьж байна.
За энэхүү сурлаг, урлаг спортын бусад олон амжилтаараа хамт олноо, анги хамт олноо манлайлсан авиаслаг сурагчдаа, Эрдэм төдөө сурагчдаа бас бүгдээрээ халуун баяр хүргье. За өнөөдөр өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол Монгол Улсын боловсролын их сургуулийн хаяа ерөнхий боловсролын сургууль Монголын боловсролын салбарт тэргүүлэгч байж, түүжээлэгч байж ажилласан. За энэ хүрээнд одоо олон авиаслаг сурагчдыг, олон авиаслаг залуусыг одоо ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд бэлтгэн гаргаж байна. За тэдний төлөөлөл өнөөдөр дэлхийн олон улс орнд мөн амжилттай ажиллаж улс орныхоо нэр төрийг өндөр дөөргсөөр байгуулах таатай сайхан байна. За мөн энэ сургуулиас ирээдүйн олон авиаслаг багш сургам хүмүүжүүлэгчид төрөн гарахын дамжиггүй. Ингээд шагналын эхний хэсэг өндөрлөө. За сая шагнал гардсан одоо нэр бүхий сурагчид манай багш сургам хүмүүжүүлэгчид та бүхнийг бас энд дорсголын зураг татуулахыг урьж байгаа юм байна. Ингээд өнөөдрийн тухайд бол одоо шагналын эхний хэсэг өндөрлөө. Шагналын 2 дугаар хэсгийг одоо үргэлжлүүлэн орой хүлээн авалтын үеэр гардуулах юм байна. За авиаслаг сурагчдаа орж байна. Манай төрөндөө одоо медаль, салбарын тэргүүний одоо шагналаар шагнагдсан багш нарын төлөөллийг өрж байна. За мөн одоо шагнагдсан сурагчдын төлөөлөл та бүхнийг хүндэтгэн өрж байна. Та бүхнийг дурсгалын зураг татуулахыг бас өрж байна. Баярлалаа та бүхэнд. Өнөөдрийн баярын хурлд соёл сургуулийн захирал Эрдэм цэцэг хүрэлцэн ирсэн байна. Таны хүндэтгэн өрж байна. За ерөнхий боловсролын сургуулийн удирдлагад бас хүнд төлөвлөлөхээр хүрэлцэн ирсэн байна. За Эрдэм цэцэг захирал таны хүндэтгэн өрж байна. Ерөнхий боловсролын сургуулийн захирал доктор профессор Мөнхбаатар таны хүндэтгэн өрж байна. За өнөөдөр 10 жилийнхоо өмнө тэмдэглэж байгаа улсын бишийн сургуулийн эцсийн сургууль одоо нийт багш ажилчид сурагчид та бүхэндээ энэ өдрийн баярын мэндийг хүргье. За манай соёл эрдэм ах сургууль уг сургуультай байнгын холбоотой ажилладаг. Ингээд 10 жилийн ойг тохиолдуулан тус сургууль манай сургуулийн зүгээс дурсгалын зүйл гартуулахаар хүрсэж ирсэн юм аа. Энийг гартуулъя.
Энэ удаан